За сайн байцгаана уу? Сүүлийн үед SketchUp Mongolia гэдэг групп дээр маань нэг асуудал аягүй их яваад байсан. Тэр нь юу вэ гэхээр нэг өрөөний интерьер рендер гаргаад өгөөч гэж яваад байсан. Тэр нь болохоор энэ багш нарын дунд зохиогддог олимпиадын тэмцээн гэх юм уу, олимпиадын энэ өгдөл байсан юм байлээ. За тэгээд энэ өрөөг нэгт SketchUp дээр модельдод даалгавар нь болохоор SketchUp дээр хийх. Тэгээд дараа нь рендер болохоор юм дээр ч хийж болох юм байлээ. Тэгэхээр та нар V-Ray ашиглаад рендерлж болно. Inkscape Max руу оруулж болно. D5-аар рендерлж болно. Тэгэхээр яг мэргэжлийн бус хүмүүст бол тэр рендеринг програмын софтверийн сураад хийн гэхээр бас хэцүү баг. Тэгэхээр миний бодлоор AI ашиглаад рендерлж болно гэдэг өгөгдөл байсан. Тэгэхээр Google-ийн Gemini ашиглавал илүү дээр байх гэж бодсон. За зүгээр жишээ аваад шууд энэ 3D warehouse.com-оос Office Interior гэж хайгаа зүгээр энэ 3 дахьыг би шууд татаад авчлаа. Модель нь ийм байна. За модель нь нэгтгэхээр иймэрхүү юм байна. За шууд энэ чигт нь ямар нэгэн өөрчлөлт хийхгүйгээр энийг би экспорт хийчихнэ. За энэ болохоор та нарын SketchUp ингээ модельт нь гэсэн үг. Бүх тавилгуудын ингэж байна гэдгийг хийчээд тэгээ одоо энийгээ файл руу орж агаад экспорт руу орж агаад 2D graphic гээд зургаар нь ингээд экспортлно гэсэн үг. Ингээ хадгалчнаа гэсэн үг. Тэгээ опшн дээрээ эндийнхаа пикселийг нэмэрээ тэгэхгүй болохоор байгаагаар нь ингээд хийчих юм бол айгу бага хэмжээтэй чанар муутай гараад байдаг. Тэгэхээр энийг 6000 ч үгүй юм хийчих үед ингээд окей хийгээд экспорт хийчихнэ гэсэн үг. За ингээд жоохон уншин. Тэгтээ зурагч хамаагүй чанартай гарна. Ягаад тэгэхээр самбарч А1-ийн хэмжээтэй тэгэхээр дор хаяж нэг зурагч А4, А3 хэмжээтэй болох байгааз. За тэгээд яадаг чинь ингээд хаанаас харах вэ гэдгээ харж агаад энэ болохоор өгдөл биш өөр интерьер байгаа. Тэгэхээр ингэж тавьж агаад өөртөө аль хэсгийг гоё харуулмаар байна. Аль хэсэг чи яг интерьерийн хувьд гоё хэсэг ингэдгээ ингэж оруулж өгөөд ой ингэдэг ч юм уу. Ингээд тавьчаад энийгээ дахиад экспортлоод зургаараа хадгалчихна гэсэн үг. За тэгэхээр түрүүний нөгөө хэмжээг нь томруулсан тохиргом хадгалагдсан байгаа. Тэгэхээр тэрийн тэр чигт нь ивэр нь оруулаад за тэгээд Google-ийнхаа Gemini руу орчин. Google Gemini гэдэг хайчна. За тэгээд энэ вебсайт руу н орж агаад одоо нэмэгтэр дарж агаад энийгээ Pro болгож агаад за энэ дээр ингэдэм байна. Би түрүүн Pro-гоор рендерлснээс болоод шууд Pro нь ингээд ганц зураг янзлаад ирхэн шууд хаагдчих юм байна. Нөгөө төлбөртэй аваагүй учраас. Тэгэхээр upload files гэж агаад түрүүний зураг оруулчихна гэсэн үг. За би түрүүнийхээ оруулаад гаргаад ирсэн тэрийг та нарт дараа нь харуулъя. За энэ хоёр дахь зургаа оруулаад өөртөө амархан зүгээр англиар өөртөөхөөр бичиж болно. Take this image and make it photorealistic interior rendering. Тэгээ 4K гэдэг юм уу? Тэгээд do not change the furniture and dimensions гэдэг юм. Ингээд хийчих болно. Тэгэхээр зүгээр өөртөө англи хэлээр бичиж байгаа гэсэн үг. Хэрвээ энийгээ бичиж чадахгүй байвал ChatGPT руу орно. Тэгээд тэрийг монголоор сайхан бичиж. Монголоор юу гэдэг чинь энэ зургийг боддоо интерьерийн гоёмсогч гэдэг юм. За гоёмсогч хаашаа. Sustainable өгдөл нь sustainable дизайнтай 4K чанартай болгоод өг гэдгийг
англиар Google Gemini-ийн prompt болгоод бэлдээдэг гэд би явуулчихна. Тэгэхээр энэ текстийг шууд хуулж аваад тавьчихна гэсэн үг. Яг англиар бичиж чадахгүй гэдэг юм бол за ингээд татаад авчлаа. Одоо ялгааг нь харъя. Дэлгэцэн дээр байгаа чинь энэ хоёр шүү дээ. Gemini гэж. Энэ зургийг авсан, энэ зургийг авсан. Энийг ийшээ хийгээд download дээр Gemini-аас гарч ирсэн хоёр чинь энэ. гэж. За миний өгсөн өгдөл бол ердөө л SketchUp-ын зүгээр ямар ч чанаргүй ямар ч тохиргоо хийгээгүй зураг энийг Google Gemini руу оруулаад харахаар юм болчих жоо. Юм хом нэмсэн байгаа сайхан анзаарах юм бол энэ чимэглэл нэмээд рендерлсэн байгаа. За дараагийнх нь харъя. Дараагийнх нь ийм зураг ээжээ. Ийм болоод рендерлсэн гэсэн. Тэгэхээр та нар ингээд өөртөө яг SketchUp-ийнхаа моделийг айтаахан хийцэн материал модель чи яг хангалттай болвол ингээ хийчих болно. Эсвэл одоо түрүүний нөгөө sustainable enter гэдэг үг нэмэгдээд ирэхээр илүү урамл enter тавигдаад ирчихнэ гэсэн үг. За энэ зургийг оруулаад түрүүнийхээ prompt-ыг хуулаад авчих. Энийг хуулаад авсан шүү дээ. Тэгээд жоохон sustainable enter гэдэг үг нэмэгдсэн. Тэгсэн нөгөө тавилга солихгүй молихгүй гэж бичээгүй байгаа. За энэ Pro нь болохоор хоёр зураг янзлаад итгэх нь болчлаа. Тэгэхээр fast-аар нь шууд болчихъя. Энийг татаад харах юм бол гайгүй бас чанартай байгаа юм аа. Тэгээ өгдөл дээр өөрсдөө хэмжээнийхээ өгдлийг өгч болчихно. 4K гэдгсэн шиг. За хэрвээ төлбөртэй Gemini-аар ашиглах юм бол илүү лимит нь илүү өндөр, чанар нь илүү сайн гарч ирнэ гэсэн. За энэ хараа шууд sustainable гэдэг үг нэмэгдснээс болоод энэ ингээд eco-friendly материалтай, natural гэрэлтэй, modern тэргээд явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр шууд fast болоод ирэнгүүт яаж ийм вэ гэхээр чанар нь илүү муу болчихж байгаа. Тэгээд sustainable enter гэдэг үг нэмснээс болоод ингээ бүх юмнууд ч өөр болоод ирж байгаа. Тэгэхээр энэ маань магадгүй нөгөө SketchUp-ын модельтэй чинь таарахгүй асуудал гарч магадгүй. Тэгээд олон үнцгийн рендер авахаар зарим юмуд нь өөрчлөгдөд ээж магадгүй ингээ урамл нь өөрчлөгдөх юм уу, байхгүй болдог юм уу, тааз маасны материал өөрчлөгдөд ирдэг. Тэгэхээр өөртөөхөө тэр prompt өгдлөө яг зөв бичих хэрэгтэй. Ийм зураг байгаад зүгээр тавилга материал өөрчлөхгүй тэр чигээр нь тавилга хэмжээ өөрчлөхгүй тэр чигээр нь гингүүт ийм болж байгаа байхгүй. Тэгснээ sustainable гэдэг үг нэмээд одоо тавилга өөрчлөнө гэдэг юм дээр юм бичээгүй байчингууд наартал нь ингээд ногоон болж болоод ингээ гоё материал нь солигдож молигдоод ингээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ хэмжээ нь одоо ингээ хамаагүй чанар нь багасч байгаа. Өмнө Pro дээр болохоор хамаагүй чанартай байсан болохоор одоо Fast дээр болохоор ингээ чанар нь унаад эхэлж байгаа. Тэгэхээр нэг бол та нар төлбөртөйг нь аваад үзвэл болох юм байна. Эсвэл Pro дээр өдөрт 2 зураг янзлуулж болох юм байна.
Тэгээ энэ олимпиадын хугацаа чинь хизээ дуусах юм бол доо. Тэрэнд нь тааруулаад цаг байгаа бол нэг өдөрт 2 зураг гэхэд нэг 2 өдөрт 4 зураг гараад ирэх юм байна. Би нэг юуг худалдаад авсан байсан чинь тэр хаяр руугаа орч чаддгүй мэйл рүүгээ. Өөр нэг юун дээр MacBook дээр юу атсан байгаа. Gmail-ээ оруулчаа тэрнийхээ пассыг сандгүй. Тэрэн дээр бол Gemini ирэх байгаад байгаа байхгүй юу? Тэрүүгээр би өөр хүмүүсийнхийг янзалсан байгаа. За энэ биш үү? Энэ манай нэг сургалтын группт идэг хүний бүтээл олимпиадад орж байгаа. Тэгээ над руу SketchUp-ын файлаа явуулахаар нь би нэг рендерлэж харсан чинь иймэрхүү болж байлээ. Энэ болохоор Gemini эрэхтэй худалдаж авсан ирэхээр ингэж янзалж байгаа. Тэгэхээр яг ингэж сайн анзаарах юм бол одоо жишээ нь тэр булангийн үлгэр ийм загварт байгаад энэ дэр ингээ өөрчлөгдөд яваад байгаа. Гэхдээ ийм яруу сандруу үед ингээд рендер хийн гэхээр чи нэлээд хугацаа орно шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр болохоор энэ нь хамаагүй илүү амар байгаа. Тэгээ зарим үед ингээд шалын материал нь солигдоод байгаа. Тэгэхээр магадгүй промпто бичихтэй шалын материал бүх материалыг өөрчлөхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү өгөгдөл оруулаад өгчих юм бол энэ маань нэг материалаар явчихна. За тэгээд sustainable гэдэг үг нэмснээс болоод ингээд энэ тэнд ногоон урмал гарч ирэх эсвэл хогийн сав энэ нэмэгдээд тавьсан байлээ. Энд хогийн сав нэмээ тавих ч юм уу. Гадаа нь ийм ногоон урамлалтай хашаа тавьдаг ч юм уу. Энэ мэтчлэн өөрчлөлтүүд AI хийдэг болсон байна. Тэгэхээр та нар ийм яруу хугацаанд захиалагчтай юм үзүүлэх ч юм уу эсвэл ийм уралдаан тэмцээнд орж байгаа заавал энэ програмыг гүнзгийрүүлж сурах шаардлагагүй болвол AI ашиглаад Google Gemini ашиглаад хийчээрэй. Хэрвээ мэргэжлийн хүмүүс бол одоохондоо AI яг төгс төгөлдөр болцоогүй юм шиг санагдлаа надаа. Одоо жишээ нь энэ ширээний тавцсан байлаа гэж чулуун байжсан ийм модон болоод ингээд солигдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг магадгүй би промпто бичихтэй эсвэл энэ хүний материал нь яг тодорхой энэ сурагчийн маань материал яг тодорхой байгаад над дээр ирсэн байсан бол би материалаа ерөөсөө солихгүй гэсэн байсан бол магадгүй иймэрхүү алдаа гарахгүй байсан баг. За энэ хүрээд бичлэгээ дуусъя. За олимпиад орж байгаа хүмүүст амжилт хүсье. Би олимпиад орж байгаа хүмүүс юмыг хийхгүй шүү манайхаа. Чатаар орж ирээ тэдэн кавги тэддгээр байранд орох хэрэгтэй байна. Хийгээд өгмөг гэдээ татмандаад ах юм. Тэгэж татмандахгүй манайхаа. За бүгдээрэнд амжилт.